Гэрэл зурагчин Аялагч хаан үлзийн Хөх тэнгэрийн орноор хэмээх нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдрөөс Blue Moon Art Gallery танхимд үзэгч олонний хүртэл болж байна. Тэрээр Монгол орноороо 25,000 км замыг туулж үзэсгэлэнт байгуулах хүн ардын аж амьдралыг өөрийн дуранд буулган 21 аймгийн төв дээр уг үзэсгэлэнгээ гаргасан байна. Хөх тэнгэрийн орноор гэдэг нэрийг сонгохын үед би 2011 оны 1 сарын 1-ээс энэ төслийг эхлэхдээ нэлээд олон нэрийн дундаас сонгож авсан. Учир нь юу гэхээр энэ нэр хамгийн одоо яг илэрхийлэмж сайтай нэр болсон. Миний нэгдүгээрт миний хийж байгаа гэрэл зургийн ажлууд, хоёрдугаарт энэ үргэлжлээд явах нэлээд томоохон төслийн нэрний хувьд бол зохимжтой санагдаад ингэсэн юм аа. Яагаад тэгэхээр бид нэр Хөх тэнгэртэй сайхан их хооронд амьдардаг те. Яг энэ Хөх тэнгэрийн доор бид нэр аяллаа үргэлжлүүлэх учраас яг энэ нэрийг бол сонгож авсан. Үзэсгэлэн бол 11 оноос эхлээд өнөөдрийг хүртэл авсан зургуудаар би үзэсгэлэнгээ нэрлээд ингээ явсан. 12 оны 1 сард хамгийн анхны үзэсгэлэн Улаанбаатар хотод яг энэ нэр эрхэгжсэн бол 13 оны 4-5 сар тэгээд намар өвөлдөө багтаагаад 21 аймаг дээр бас энэ яг энэ үзэсгэлэнгээ тавьсан. Өнөөдрийн хувьд бол энэ үзэсгэлэн хөдөө орон нутгад үзэсгэлэнгээ гаргаа явж хаад хөдөө орон нутгийн болон одоо Улаанбаатар хотын иргэд Улаанбаатар хотод энэ үзэсгэлэнгээ тавих болцоотой хэзээ үзэж болох вэ гэж асуудаг байсан. Тэгэд яг энэ тийм хүмүүсийн хүсэлтэн дээр үзлээд энэ үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Нөгөө талаасаа энэ маань болохоор Хөх тэнгэрийн орноор гээд нэртэй энэ 4 жил үргэлжилж байгаа төслийн маань бас хаалттай ажиллагаа болж таарч байгаа. Тэрээр хүүхэд байхасаа гэрэл зураг сонирхдаг байсан ч 2008 оноос дагнан суралцж эхэлжээ. Тус үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэн үр хойчтой үлдээх түүх болгон хадгалахыг зорьсон гэдгээ тэрээр хэлж байлаа. Бид бол ер нь цаг хугацааны дунд байдаг тийм. Бид аливаа зүйлийг олж үйдэг, алдаж үйдэг. Гэрэл зургаар дамжуулаад би энэ Монгол орн өнөөдөр яг юутай вэ те. Бид нар магадгүй юуг болцсон байгаа те. Байгаль маань байгаа мó байхгүй мó, сүрцэн мó сүрэг мó, бидний одоо нүүдэлж авах соёл маань байгаа мó байхгүй мó. Гэвч энэ олон талын зүйлүүдийг олж харж гэрэл зургийн харьцнаа буулгахыг буцаад энийг түүх болон хадгалахыг хэл зорьсон. Тэ байгалийн гэрэл зургийг бол ер нь цаг нар одоо нарны дээр доор ямар авах уу гэдэг айгүй олон талаас нь харж бодож иж авдаг. Яг тэр болгонд бас л цаг ажиллаа скул бодсон сэтгсэн зохиомжоо тааруулаад авах хэрэгтэй болдог. Учираас цаг бол нэлийн зарцуулдаг тийм бүтээлүүд гардаг. Хөх тэнгэрийн орноор үзэсгэлэн өнөөдөр 18 цагаас нээлттэй хийх бөгөөд энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм аа.